Энэ удаагийн бичлэгийг би 100 дахь удаага бичиж байна. Нэгсэндээ та бүхэн төгс төгөлдөр зүйлийг харуулахын тулд. Гэтэл өөрт минь бол ерөөсөө 100% таалагдахгүй. Тэг яг үүнтэй ижлэхэн мэдрэмжийг ямар нэгэн зүйлийг төгс төгөлдөр байлгахын тулд нэг зүйл дээр хитрхи их цаг зарцуулдаг хүмүүс байх юм бол энэ удаагийн бичлэг 100% тань зориулагдсан бичлэг байх болно. Миний YouTube суугаар эргэн зочилж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ өнөөдрийн ярилцах сэдэв бол perfectionism буюу ямар нэгэн зүйлийг төгс төгөлдөр байлгахыг хүсдэг, өөртөө болон өрөөл бусдад маш өндөр шаардлага тавьдаг хүмүүсийн талаар ярилцах юм. Тэгэхээр үүгээр онцлогдсон хүмүүс магадгүй өөрийгөө анзаардаг ч байх юм хүмүүс. Тэгэхээр энэ өөрөө ямар нэгэн байдлаар сэтгцийн эмгэг юм уу? Магадгүй зүгээр тэр хүмүүсийн нэг санаа зовох ёстой асуудал биш юм уу гэдэг сэдвийн хариултыг л хэдүүлээ энэ удаагийн дугаараар гаргаж ирнэ гэсэн үг. За эхлээд энэ төгс төгөлдөр байдлыг хүсдэг энэ тодорхойлтын талаар нь авч үзье. Үнэхээр бүх юу ч хийж исэн хамтран ажиллаж исэн бүх хүнээсээ ч юм уу, хань ижлээсээ ч гэдэг юм уу, бүх зүйлийг л төгс төгөлдөр байлгахыг хүсээд идэг зүйл ерөөсөө биш юм байна. Яг үнэндээ энэ төгс төгөлдөр байна гэдэг чинь. Зүгээр л ажил хөдөлмөр байна уу, амжилт байна уу, юу хийж бүтээсэн байна уу, түүнээс үл хамааран өөртөө би хангалттай сайн гэсэн тэр мэдрэмжийг л хизээч авч чадахгүй байгаад л гол асуудал байна. Тэгээ шалтгааны юм хэллээ шүү дээ сая тий. Тэгвэл энэ төгс төгөлдөр байдлыг өөртөө бий болгох гээд үүндээ шаналаад энэ магадгүй сэтгэл зүйн хувьд өөрийг нь тайван байлгадаг хүмүүс давуу болон хоёр сул тал байна. За давуу талаас нь эхэллээ. Давуу тал гэх юм бол мэдээж өндөр шаардлага өөртөө тавьдаг хүмүүс амжилттай байх боломжтой. Илүү амжилт руу хөтлөнө. Яг тэгэхээр чамаас илүү үр дүнийг шаардна. Тийм учраас шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Магадгүй амжилттай байх их усүрийг бий болгохгүйг л болгоно. Эсвэргээрээ бусдад өөртөө хэтэрхий өндөр стандарт тавиад, хэтэрхий өндөр шаардлага тавиад байгаа хүмүүс сэтгэл зүйн хувь зовж эхэлдэг. Яг тэгэхээр байнгын төгшөөртэй байдаг. Яа тэгэхээр юу ч хийсэн, ямар ч амжилтанд хүрсэн алдаан дандаа өөрийнх нь нүдэнд нь хамгийн түрүүнд харагдчихэйдэг. Алдаан дээр илүү их төвлөрдөг тий. Нэг том ажлынхаа ард гарсан ч үүнийг яаж би өөрөө сайн хийж болох байсан бэ гэж боддог. Ийм байгаад ахаар чинь бид эдийн нөгөө хүсдэг хичнээн амжилттай амьдрий гэж хүсдэг боловч сэтгэл зүйн хувь тайван биш байгаад ахаар энэ бид эдийн хүсэж байгаа амьдрал мөн. Миний хувьд биш тий. Тэгээ сөрөг талууд бол маш их байгаа. Маш их байгаад байгаа шүү дээ. Би одоо өөр дөр жишээ авч ярил л та. Би бол ер нь бас энэ төгс төгөлдөр байдлыг өөртөө бий болгох гээд магадгүй энэ төрлийн бас тэр шинж тэмдэг нь над дээр бас илрээд байдаг. Мэрсэр хаяа да. Жишээ нь би кандидат шоу гэдэг Монгол ТV-гийн улс төрийн одоо нэвтрүүлэг гэх юм уу 100 гаруй залуучуудаас хоёрт орсон. Тэгээд яг үнэндээ те би тэр нэрээ сонсоод 2 дугаар байранд орсон гэдэг тэр мөч ердөө 2 минут догтлол баярлал. Тэгэл тэрнээс хойш тэр мэдрэмж байхгүй болсон. Эсвэргээрээ юу гэж бодсон гэж. За одоо би яг дараагийнх нь юу вэ гэж. Нэгсэндээ амжилтаар ингээ үлссэн, цангацсан, ерөөсөө л амжилтын араас явдаг л тийм робчиг болчихж байгаа. Ямар нэгэн гайхалтай амжилтыг бүтээчээд тэр амжилтаа тэмдэглэж чадахгүй. Дараагийнх нь юу вэ гэж төвлөрч чадахгүй. Одоо байгаа цаг дээр амьдрч чадахгүй. Тэгээ өөрөө ийм амар сонин тэгээ надад бол тэр ерөөсөө таагүй мэдрэмж шүү дээ. Ийм таагүй мэдрэмж ингээ би дээр мэдрэгдээд байгаа анзарч ирсэн. Тэр энэ өөрөө төгс төгөлдрийг тэмүүлэх гээд байгаа энэ байдал чинь эсвэргээрээ намайг ингээ тавгүй болгож эхэлж шүү дээ. Тэр асуудлууд бол энэ маш их байна. За тэгвэл сүүлийн үед энэ төгс төгөлдөр байдал гэдэг зүйл чинь яагаад ингээ хүмүүсийн дунд ярих хэвээр сэдв болчоод би ингээ яриа сууж байгаа юм бэ гэхээр сүүлийн үед бол маш эрчимтэй энэ байдал өсөж байгаа. Ялангуяа энэ Facebook, Instagram нийгмийн сүлжээ бий болсноос хойш хүмүүс нийгмийн сүлжээнд өөрсдийгөө хамгийн оргил моментуудыг харуулдаг, өөрсдийгөө төгс төгөлдөр байдлаар бусдад харуулдаг. Тэгээ түүнийг нь үзэж харж байгаа хүмүүс ч гэсэндээ өөртөө нөгөө хүнтэй өөрийгөө харьцуулаад би тэгвэл ийм байх хэрэгтэй юм байна гэдээ өөрийгөө тэр хүршгүй том төгс төгөлдөр байдал руу өөрийгөө явуулдаг. Өөрөө ямар нэгэн байдлаар одоо өөрийн зураг оруулж чаддгүй түүнээс ичдэг ч юм уу те. Тэгэхээр нийгмийн сүлжээ болвол яг хөө энэ төгс төгөлдөр байдлыг бий болгоод байгаа зүйлийн ердөө нэг шалтгаан
Нэг л шалтгаан. За том зургаараа бол бид хэдийн өөрөө бүтээсэн те хүндрэлтний энэ бүтээсэн орчин цагийн нийгэм бол хүмүүсийг байнгын амжилттай байхыг шаарддаг. Чамайг байнгын үр дүн гаргахыг шаарддаг. Тийм л хүлээлттэй нийгэм болчлоо л доо. Тийм учраас нийгмийн насар их дарамтууд байгаа. Чи амжилттай байх хэрэгтэй. Чи үр дүн гаргах хэрэгтэй. Юу ч хийж ийсэн чи хийж байгаа зүйлдээ од болох хэрэгтэй. Хүмүүст өөрийгөө харуулах хэрэгтэй. Асар их том дарамтууд байгаа. Тийм учраас сүүлийн үед бол маш их эрчимтэй өсөж байгаа учраас энэ чиглэлийн одоо энэ сэдвээр ярихгүй бол одоо болохгүй байчаад байна. Тэгээ хэд хэдэн судалгааны бичиг баримтуудыг уншлаа л да. Энэ чиглэлээр ажилладаг сэтгэл зүйч одоо сэтгэл судлалын профессоруудын одоо нийтлүүдийг ингээ уншаад үзэхээр ер нь төгс төгөлдөр байдлыг дотор нь 3 ангилаад байна. 3 төрөл байгаа. Хамгийн эхний төрөл нь болохоор илүү өөрлөгөө буюу дотогшоо чиглэсэн. Дотогшоо чиглэсэн гэхээр чи өөртөө өндөр шаардлага тавьдаг гэсэн үг. Юу ч хийсэн бай өөрийгөө буруутгадаг. Ямар нэгэн байдлаар алдаа дутагдал гаргачих юм бол тэр энэ алдааг би гаргах ёсгүй байсан штэ гэж боддог. Ганцхан алдаа гаргачаал өөрийнхөө тэр чигт нь өөрийнхөө үнэт зүйлийг ингээд би бол муу хүн юм байна гэдэг өөрийгөө ингээд шашиглаад дүгнждэг. Тэгээд өөрөө сэтгэл санаагаар уундаг. Гэтэл тэр хүн өнгөрсөн амьдралдаа ямар их зүйлийг хийж бүтээсэн тэр зүйл нь юусаа хамаагүй. Ганц удаагийн алдаанаасаа болоод маш том сэтгэл зүйн хямрал, сэтгэл зүйн одоо стресст өөрийгөө оруулдаг тийм төрлийн хүмүүс байдаг. Тэгэхээр нэгсэндээ өөртөө хэтэрхий их өндөр шаардлага тавьдаг, өөрийгөө хайрладаг, өөртөө хатуу ханддаг хүмүүс гэсэн. Хоёр дахь төрөл. Илүү бусад руу буюу гадагшаа чиглэсэн хүмүүс. За энэ төрлийн хүмүүс гэх юм бол ажлын байран дээр ихэвчлэн анзаардаг та. Одоо бидэд микро менежмент буюу өөрийн одоо шууд удирдлагч нь магадгүй ийм шинж тэмдэгтэй хүмүүс байж болно. Магадгүй байнга чамд өндөр шаардлага тавьдаг. Магадгүй чиний хийсэн ажил таалагдахгүй өөрөө заавал түүн дээр дахин засвар оруулдаг удирдлагууд байдаг те. Магадгүй чамд нэг ажил даалгаж өгчөнгүүтэй өөрөө давхар тэр даалгасан ажлаа ингээд араас нь хөцөлтөд яваад идэг зэрэгцээ те. Тэгэхээр ийм хүмүүс нөгөө хамтын ажиллагаа гэдэг зүйлийг ажлын байран дээр улам бүр сулруулж яадаг. Хүмүүс итгэхээ болж эхэлж шít бие биендээ. Тийм учраас нөгөө ажил гүйцэтгэж байгаа багийн гишүүнэнсэндээ хийж байгаа зүйлдээ 100% сэтгэл гаргаж хийдэггүй. Яа тэгэхээр итгэл гэдэг зүйлийн тэр шууд удирдлага нь гэдэг юм уу тэр бусдад өндөр шаардлага тавиад байдаг хүн нь уян хатан байдал байхгүйгээс болоод багийн гишүүдийн итгэлийн хүртэл өөрөө эвдэж яадаг. Ийм сөрөг үр дагавар. Жишээ нь үүн дээр би нэг амар сонирхолтой жишээ авч ирээ. Одоо Мики Маус тэгээ Цасангуй ба 7 одоо гэл одоо хүүхэд насны өнөөдрийг хүртэлхтэй бидний одоо сайн санах маш том одоо хүүхэлдэйн кино энэ агуу бүтээлүүдийг бий болгосон Walt Disney бол угаасаа бүх цаг үеийн гайхалтай бүтээлүүдийг бүтээсэн эрхэмшүүд агуу одоо бүтээлч хүн. Тэгээд энэ хүн энэ perfectionist буюу төгс төгөлдөр байдал руу ингээд бүх юмнаас төгс төгөлдөр байдлыг шаарддаг хүн байсан уу гэвэл байсан. Тэгэд энэ хүний маш олон жишээнүүд байна л та. Жишээ нь Цасангуй ба 7 одоо гэдэг тэр агуу бүтээлийг бүтээхийн тулд тэр авсан дүрс болгоно өөрөө нэг бүрчлэн үзэж өөрөө засвар хийдэг байсан гэж байгаа юм. Тийм амар ажлын одоо гүн гүнзгий рүү ордог те. Жишээ нь Цасангуйгийн тэр дуу оруулах тэр эмэгтэйгийн сонгон шалгаруулахын тулд 150 гаруй эмэгтэйчүүдээс нэг бүрчлэн ярилцлага авсан гэж байгаа. Тэгэхээр өөрөө ийм одоо ажлынхаа гүн рүү ордог багийн хамт олонныхоо хийдэг ажилд итгэдэггүй те ийм хүн байсан байхгүй. Тэгээд энэ бүтээл нь өөрөө Цасангуй ба 7 одоо зах зээл дээр гараад маш том цохилтыг өгөө те маш олон хүмүүс таалагдаад ингээл амжилттай болчихж байгаа шүү дээ. Гэтэл өөрөө яг үнэндээ Walt Disney өөрөө болохоор дахиж иймэр санагдчихсан гэж байгаа байхгүй. Дахиж энэ дүрсүүдийг бүгдийг аммаар санагдчихсан. Тийм одоо төгс төгөлдөр байдлуудад гүн донтцсон өөртөө болон багийнхаа гишүүдэд маш өндөр шаардлага тавьдаг тийм эрхэм байгаа даа. Тэгээ энэ өөрөө маш хичнээн тэр хүн дэлхийн нийтэд амжилттай хүн гэж хэлэгдэж байгаа боловч өөрөө үнэхээр амар тайван, ад жаргалтай, сэтгэлийн амар амгалан эдэлж амьдрсан уу гэдэг бол бас л бодхол ёстой асуудал болчихж байгаа. За, гурав дахь нь бол нийгмийн хүлээлт гэдэг хэсэг. Энэ нөгөө төгс төгөлдөр байдал дотроо л яваад байна шүү дээ. Тэгээ нийгмийн хүлээлтгэнгүүд бид нар одоо ингээд тархиндаа ингээд нийгэм намайг төгс төгөлдөр байх ёстой доо гэд ийм нэг хий хоосон бодлоор өөрийгөө итгүүлчихэж байгаа. Нэгсэндээ ийм тийм хүн болгоны дотор тийм бодлоо. Чи одоо жишээ нь Instagram дээр өөрийнхөө зургийг ингээд оруулахдаа яах вэ?
фильтр ашиглаж чинь өөрийнхөө яг бодит байгаагаараа зураг аваад оруулж чадахгүй байгаа. Яг тэр бүх хүмүүст би төгс харагдах хэвээр. Намайг дагж байгаа 1000 хүн, 5000, 100000 дагагч нартаа би төгс төгөлдөр харагдах ёстой. Анханасаа тийм нийгмийн хүлээлтийг чи тархиндаа хийцэн учраас чиний нийгмийн сүлжээнд гаргаж байгаа үйлдэлүүд чинь, оруулж байгаа контентууд чинь хүртэл заавал төгс төгөлдөр байх хэвээр юм шиг. Ийм зүйлийг өөрөө нийгмийн хүлээлтээс хамааралтай төгс төгөлдөр байдлын хам шинж гэж нэрлэдэг. За ингээ 3 төрөл байна. За энэ 3 төрлөөс хамааралтайгаар ер нь тэгвэл ямар хор уршигыг хувь хүнд өөрт нь сэтгэл зүйн хувьд бол оюун санааны хувьд өгөх юм бэ гэдэг зүйлийг хуваалцсан. Хамгийн том шинж тэмдэг нь ерөөсөө чи тухайн байгаа моментдоо талархах, тухайн моментдоо амьдрч чаддаггүй. Байнга л төгшүүртэй өшөө нэг зүйлийг сайжруулад хийчих ёстой юм шиг. Нэг зүйлийн ард гарсан ч гэсэндээ маргааш би юу хийх вүлээ гэж боддог. Араас нь өөртөө өндөр шаардлагуудыг тавьж эхлээд тэр нь дуусахгүй те үзүүр нь үл олдох юм нэг урт утас болоод араас нь хөөцөлтөд яваад байдаг ийм асуудал. Дараагийн зүйл. Хамтын ажиллагаа буюу чи хүмүүст өндөр шаардлага тавиад байх юм бол багийн хүнтэй уулзраа олоод чи хамтарч ажиллаж чадах. За ядчил хань тий хосын харилцаанд чи бүх эмэгтэйчүүдээс эрэгтэйчүүдээс маш өндөр шаардлага тавиал өндөр стандарт тавиалах юм бол яг ч хамтаа дасан зохицоо тий хамт байж чадахгүй. Магадгүй хүн болгон төгс биш шүү дээ. Бид нар ингэж хийх дуртай тий. Тэр хүн болгон алдаа гаргана. Гэтэл яг үнэн цаг дээр бид нар бусдын гаргасан алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрөөд тэр хүндтэй харилцаага үргэлжлүүлэе гэж боддог хүн бас хэр их хүлээ тий. Яагаад тэгэхээр ихэнх хүмүүс төгс төгөлдөр байдлыг хүсдэг болчиход байна шүү дээ. Тийм учраас бусдын алдааг бас хүлээн зөвшөөрөх нь юу л бол тий. Тэгээ хамгийн том хор уршиг нь өөрөө юу юм гэхээр сэтгэл зүйн энэ тайван байдлыг хувин дээр бий болохгүй байхаас гадна шин зүйлд өөрийгөө сорих, шин зүйлийг оролдож үзэх, ямар нэгэн эрсдлийг аваад боломжийг хайгаад шин талбарт өөрийгөө туршиж үзэх тэр асар том шийдвэр гаргах үйл явцаас чамайг татж яадаг хойш нь. Яагаад тэгэхээр түрүүнд би хэлсэн чи нөгөө төгс төгөлдөр байх хэрэгтэй учраас алдаа гаргаж болохгүй. Эхний оролдоор л чи ялах хэрэгтэй. Эхний оролдоор л чи энэ бичлэгийг маш гоё хийх хэрэгтэй тий. Тэгээ би ярианыхаа ихэнд хэллээ шүү дээ би энэ бичлэгийг маш олон удаа давтаж хийж байна гэж. Яагаад тэгэхээр төгс төгөлдөр байлгах гэх. Уг нь бол тийх шаардлага байх. Тэгэхээр хор уршигын хувьд бол маш олон хор уршигуд байгаад байна тий. За тэгвэл энэ хор уршигыг яаж бид нэр эргээр өөртөө ашиглаад зөвөр даван туулах юм бэ гэдэг сэдв рүү орох гэж. Үүнд би нэгэн гайхалтай жишээгээр эхлэе. Би түрүүн ярианыхаа ихэнд хэлсэн. Энэ төгс төгөлдөр байдлыг бий болгох гээд байх явц чинь бас сөрөг тал байгаа ч гэсэн давуу тал бас байгаа юм байна гэж би дурдсан тий. Тэгэхээр энэ дунд нөгөө Фред Рожер гэдэг эрхэм байгаа. Хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч бас л дэлхийд дахин танигдсан эрхэм. Тэгээ энэ хүн бол төгс төгөлдөр байдлыг төгс төгөлдөр байдал донцсон хүмүүн үгэл мөн тий. Бүх зүйл дээр бас өндөр шаардлага тавьж яадаг. Гэтэл эсвэргээр энэ хүн илүү уян хатан байсан буюу тэнцвэрийг илүү хангаж чадсан хүн. Тэгэхээр амжилттай байсан уу, өөрийнхөө салбартаа амжилттай явсан уу гэвэл явсан. Эсвэргээрээ сэтгэл зүйн хувьд амар амгалан байдлыг эдэлж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун өөртөө би хангалттай сайн байна гэсэн мэдрэмжтэйгээр хослуулж амьдрч чадсан хүн байгаа байхгүй. Жишээ нь би хамгийн энгийн жишээ хэлье. Фред Рожер гэдэг нэг удаа телевизийн эфир дээр гараад яг зураг авалт эхлээд ингээд явж исэн чинь өөрийнхөө өмссөн байсан цамцсныхаа хоёр товчийг ингээд зөрүүлээ товчлцсан байсан. Тэгэд өөрөө анзаарч байгаа шүү дээ. Гэтэл бичлэгээ зогсоогоо за дахиад эхнээс нь бичиж гэж болно шүү дээ. Яа тэгэхээр төгс төгөлдөр байдал донцсон хүн бол тэрийг хамгийн төгсөөр үзэгч нарт харуулах хэрэгтэй шүү дээ. Өөрөө ингээд алдаа гаргацсан гэдгийг нуухыг хүснэ шүү дээ. Гэтэл шууд бичлэгээ зогсоогоогүй. Харин бичлэг дээр юу гэж хэлсэн гэж. Алдаа болвол байж болно. Алдаа гаргаж болно. Алдааг бол зарч болно шүү гэж. Тэр хүн амьдралд алдаж болно. Алдаа гэдэг зүйл бол амьдралын ерөөсөө нэг хэсэг юм а гэж хүдээгээд авчих хэрэгтэй. Алдааг бол зарч болдог учраас тэр үнэхээр санаа зовоод ах зүйл биш юм а гэж одоо үзэгч нартаа маш зөв мессеж өгөөж шүү дээ. Эсвэргээр тэр хүүхдүүд үзэж байгаа. Тэр хүүхдүүд хүртэл аваад алдаа гэдэг чинь бол тэ энэ том хүн одоо алдаа гаргаж авах чинь би ч алдаа гаргах бол байж болох үзэгдэл юм а гэдэг маш эерэг мессежийг бол тэр удаагийн үйлдэлээр өгч ийсэн гэдэг дурдж ийсэн. Тэгээ эцсийн бидний зорилго бол
өндөр стандарт өөртөө болон бусдад өндөр стандарт тавих нь бол байж болно. Энэ бол амжилт руу хөтлөж байгаа нэг хөшүүрэг мөн. Гэхдээ сэтгэл зүйн амар амгалан байдлаа алдахгүй тулд яаж энэ замаар явах вэ гэдэг асуудал бидний одоо хамгийн сүүлийн хариулах хэвээр хариулт болчиход байна шүү дээ. Асуулт болчиход байна шүү дээ. Тэгээ одоо би энэ асуултанд л хариулах гэж. Ерөөсөө нэг 5 зүйлийг л онцлсан байна л да. Маш олон сэтгэл судлаач нар бүгдээрээ үүнийг онцлсан байна. Тэгэхээр яаж бид нэр өөртөө сэтгэл ханамжтайгаар амьдрах вэ гэхээр сэтгэл ханамжтайгаар амжилттай амьдрах вэ гэхээр хамгийн ихнийх нь алдаа гэдэг асуудал байна. Алдаа болвол багш юм аа. Бид нар ямар ч алдаа гаргасан тэр алдаанаасаа бид нар өшөө илүү дараагийн сайн амжилтыг бүтээх тэр том хичээлийг авч яана гэж бодох хэрэгтэй гэдэг чинь эхнийх нь. Хоёр дахь нь за үр дүнд биш хүчин чармайлтад илүү төвлөрөх хэрэгтэй гэж. Одоо нөгөө амжилтын араас хитрхи донтцсон хүмүүс одоо бид нар кандидат гэж шоу ярьлаа шүү дээ өөр дээр. Би ингээ амжилтаар хитрхи өлсөд яваад ах юм бол яаж сайн үр дүн гарах вэ? Үр дүн дээр илүү төвлөрөөд тэр үр дүнг бий болгож байгаа хичээл зүтгэл болон тэр процесс нь надад хамаагүй болчих жоох. Түүнээсээ таашаад авахгүй. Яагаад тэгэхээр эцсийн тэр 2 минутын төлөө бүхэл бүтэн 1 сар зарим хүн 1 жил хичээдэг. Энэ бол амар хайран. Чи 1 жил сэтгэл ханамжгүй зовж явж ийснаа 2 минут тэр мэдрэмжийг авах гэж явна гэхээр ч утгагүй байгаа сте. Одоо ингээд сонсоход логикоор 1 жил тэр процесс дундаа илүү аж аргалыг мэдрэх нь гоё байгаа сте. Эцсийн тэр үр дүн болвол процессосоо нэг төдийлөн чухал биш гэдэг санааг л хэлээд байгаа. За 3 дахь нь бусадтай ерөөсө харьцуулахаа зогсоо. Бид нар энэ өөртөө би ерөөсөө 100% хангалттай биш юм шиг гэдэг мэдрэмж чинь яг үүндээ хаанаас гарч ирж байгаа юм бэ? Бусадтай чи өөрийгөө харьцуулж байгаас л гарч ирж байгаа. Хүн болгоны амьдралын замнал өөр, туулсан одоо өөрт нь олгогдсон боломжууд нь өөр. Тийм учраас бусдтай өөрийгөө харьцуулахын оронд өөрийнхөө тэр олгогдсон хувь тавилан, хувь заяа, өөрийнхөө замналд илүү их ач холбогдол өгч түүн дээр төвлөрөх хэрэгтэй гэдэг санааг хэлсэн. 3 4 нь өөртөө бид нар найзчгээ энэрнгүү хандах хэрэгтэй. Бид нар найзуудтай хамаагүй хараалыг өгөлт юм уу? Найзуудтайгаа уулзсангууд найзуудыгаа хүндэлдэг. Яагаад гэвэл тэр үнийг гомдоочих вэ гэж боддог учраас бид нар найзуудтай хүндлэлтэй ханддаг байхгүй. Тэрнтэй адилхан бид нар өөртөө тэгвэл хэр ингэж найзтай ханддаг шиг хайрлаж, энэрнгүү байдлаар ханддаг вэ? Та өөртөө асуугаад үзээр. Ер нь бол бид ихэвчлэн өөртөө их хатуурхаж байгаа шүү. Их хатуу ханддаг те. Би бол өөртөө амар хатуу ханддаг. Чи үүнийг ингэх ёстой байсан шүү дээ. Тэгэх ёстой байсан шүү дээ гэдэг өөрийгөө буруутгаал гэдэг. Тэгээ түүндээ тарчилдаг байхгүй. Надтай адилхан ийм шинж тэмдэгтэй хүмүүс зөндөө л байгаа. Тийм учраас та хэд маань энэ бичлэгийг бас өөртөө тунгаагаад илүү лавшруулж судалмаар ах юм судлаад яваарэ гэж бодчих. Тэгэхээр өөрийгөө хайрлая, өөртөө энэрнгүү хандъя гэдэг зүйл нь 4 дахь зүйл. 5 дахь нь бусдад итэг. Чи ингээ бүх зүйлийг л өөрөө төс төгөлдөр байлгах гад бусдад ингээд боломж олохгүй, бусдад тэр зүйлийг алдаад хийх тийм боломж олохгүй, өөрөө л урдуур нь орол бүх зүйлийг хийгээд байх юм бол хин чамтай итгэж нөхөрлөх юм бэ? Хин чамтай итгэж хамтарч ажиллах юм бэ те? Чи тэгэл ганцаараа л хийж хэлтэл гэдэг зүйл рүү орох байхгүй. Тэгэхээр энэ өөртөө тавиад байдаг төс төгөлдөр байдалтай заримдаа бас ингээд баланстай хандах хэрэгтэй. Уян хатаа хандах хэрэгтэй. Тэгэхгүй бүх юмд амар хатуурхаад байх юм бол сүүлдээ чи түүнээсээ болоод ингээд стресстэй тэр стрессээ өдөрдөж чадахгүй болоод стресс ч өөрийн хувийн бие физиологи дээр өөрөө сөргөөр өвчин үүсгэх тийм шинж тэмдгийг бий болгочихж байгаа байхгүй. Тэгэхээр дүүн дээр анхаарах хэрэгтэй гэж. За энэ 5 зүйл байна. Тэгэхээр энэ 5 зүйлийг та бичиж тэмдэглээд ерөөсөө фитнест яваад бид нар булчингаа томруулахын тулд байнга л тогтмол явж ийж, сайн нойроо авч ийж, сайн хоолоо идчихэж энэ булчин томордог шиг бид эдцэндээ хэрвээ ийм сөрөг шинж тэмдэг чам дээр илрээд байгаа бол үүнийг эмчлэхийн тулд жил 2 жил энэ хандлагаа сайжруулах хэрэгтэй. Саяны 5 зүйлийг тогтмол өөр дээрээ буюу далд ухамсартай оруулахын тулд өөр дээрээ туршаад давтаад ах хэрэгтэй гэсэн. Ингэж ажил чи үр дүн гарна. Тэгэхгүй хүмүүс наадах чи хэрэгжүүл хэцүү юм биш үү? Хэцүү. Яг тэгэхээр чамд анханасаа тогтцсон хүмүүжлэр бий болцсон 20 хэдэн жил бий болцсон зүйлийг чи 2 хоногийн дотор 2 сарын дотор зарч чадахгүй шүү дээ. Гэтэ энэ гаргалгааг нь чамд хэлээд өглөө тий. Тэр энэ үүнийгээ чи бодит амьдрал дээр дасгал хөдөлгөөн хийж байгаа мэт хэрэгжүүлээд ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаа бол тэрнийгээ өөрийгөө өөршөөх, энэрх энэ дасгалуудыг хийснээрээ далд ухамсарчин хязаа нэг өдөр суугаад чиний амьдралын чанар сайжирна л гэсэн. Тийм байна. Тэгээд төгсгөлд нь ганц л зүйлийг хэлье. Чи өнөөдрийн чиний байгаагаасаа чи илүү ерөөсөө сайжрах шаардлага байхгүй. Чи хангалттай сайн байгаа. Тийм учраас өөрийгөө өршөө, өөчл, өөртөө хайртай бай гэж хэлмээр байна. Магадгүй энэ төгс төгөлдөр байдлаас болоод шаналдаг,
өөртөө сэтгэл хангалуун биш байдаг. Энэ нөхцөл байдал чамд ингээд сэтгцийн хувьд нөлөөлөд байгаа болвол амьдралын чанарын хувьд нөлөөлөд байгаа бол комент байдлаар комент хэсэгт бичээрэй. Хэдүүлээдгээ хамтдаа ярилцъя. Хүн болгонд бид нар ганцаараа биш шүү дээ. Тэгэхээр комент байдлаар бичвэл яг чамтай төстэй маш олон хүмүүс өөрсдийн сан сэтгэлээ хэлэх бах. Тэгээд хэдүүлээ комент дээр дэлгэрэнгүй ярилцъя гэж бодож байна. За тэгээ энэ удаагийн бичлэг таалагдсан болвол өшөө олон хүмүүст түгээгээрэй. Тэгээд миний YouTube сувгийг subscribe дараагүй байх юм бол дараарай. Тэгээд бичлэгэн дээр маань лайк дараарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.